Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ тааруу байна. Ялангуяа зурагт баян шууны орчимд сайжруулсан шахмал түлш ховор байна. Харин 5-7 түлш компани зүгээс шахмал түлш хангалттай байгаа гэсэн хариултыг өгч байна. Сайжруулсан шахмал түлш ховордож гал алдахад хүрсэн гэж иргэд хэллээ. Ялангуяа орой ажиллаа тараа түлшээ авах гэхлээр аль хэдийн дуусчихсан байдаг гэнэ. Уг нь сайн картаараа нэг өрхөд өдөрт 6 шуудаа шахмал түлш авах ёстойч хүрэлцээ тааруу учраас өдөрт 2-оос илүү шуудаг авах боломжгүй байгааг иргэд хэллээ. Борлуулалтын цэгийн чинь юу штэ. Айгу цөөхөн тэгээд энэ нүүрс чи айгу ховор байна штэ. Тэ өчигдөр нэг 5 нүүр савс ер нь 2-2 өгч байгаа. Тий. Уул нь 6-аар өгж байгааг тийм мэдээлэл байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо 2-оор өгч байгаа шүү дээ. Тий. Тэр нь байхгүй болцсон. Одоо нүүрч ирэхчих байна. Энэ дээд нэг байсан бас ирэхгүй байна. Энэ доошоо байсан ирэхгүй байна ерөөсөө. Тэгээд заримдаа одоо ирэхээр нэг 2-2 шуудаа өгнө. Тэгээд тэр нь хөрөлцөөгүй ерөөсөө. Өндөрлөг цэгүүдтэй машинтаа өөр дээшээ гаргаж өгч байгаа гэсэн тийм. Тэр нь худлаа. Энэ Одоо л нэрэгдэд нөө 6 уутыг бол өгж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тий, тэгсэн чи одоо ерөөсөө заримдаа 2-ыг өгөх юм. Заримдаа тэр гал хасарч шүү дээ ерөөсөө. Одоо баяр надан бол. Яг үн тэгэл. Бас заримдаа олддгоо бүр энэ тэндээс бүр хоолойч явдаг шүү дээ. Тэгээ хүмүүс өөрсдөө тэр одоо нүү пенсингийн хэмжээ ч юм уу тэрнээсээ болоод тэгэл их баг янз бүр төлж байгаа шүү дээ. Тэгээ баг төлдөг хүмүүс нь баг төлдөг байх. Их төлдөг хүндээ бол ер нь хүрэхгүй тийм байгаа. Айгүйх очтой. Тийм хүн жоохон гомдолтой байгаа да. Тэгээд хүрлцээ нь баг л хоорлох шиг. Орой болохоор ерөөсөө хоордчихдаг шүү дээ. Өглөөгөр ч яг ингэ байж л байгаа байхгүй. Орой болохоор ерөөсөө байхгүй шүү. За ингээд бид шахмал түлшний хүрэлцээ ямар байгааг сурвалжлахаар зурагтын хууч чийцэд очлоо. За энд сайжруулсан шахмал түлш борлуулдаг 2 цаг байдаг. За дөнгөж түлш буусныг амдаж маш олон хүн дугаарлан зогсож байлаа. Одоо яг онцгой стафны харж байгаагаар бол зурагтын одоо хуучин эцэс дээрээс 7 тонн нүүрстэй борлуулах сэдвэр бол ирсэн байгаа. За энэ нүүрсний хувьд бол 4-5 цагийн үед бол ингээд дуусчдаг гэдэг зүйлийг борлуулах одоо цэгийн хүмүүс бол хэлж байна. За оройн одоо 5-6 цагийн үед бол иргэд нүүрс авах гэхлээр зэрэг нүүрс олддгүй хамсдал үүсэж байгаа гэдгийг иргэд хэлж байгаамаа. Иргэд тавьчих. Ингээд 2 цаг байгаа шүү дээ. Нэг эрэхтэй бол за хэдэн тонн? Өнөөдөр бол 8 тонн тавьсан байна шүү дээ манай. Хоёрыг 45 мянга. 45? Тий. 20 мороор нөхгүй. Нэг карт надад л нэг уулын 6 югаар авах хэрэгтэй гэдэг байгаа тий. Тэр нь хүмүүс заримлахаараа 2-ыг л авдаг юм гэдэг юм. Ховор болохоор бас 2-ыг өгөх гээд байгаа шүү дээ. 3-4-7 хоног аваагүй шүү дээ. Тэгээд нэг удаатай 6 7 хоногт 6 авдаг шүү дээ. Харин 5-7 түлш компани зүгээс сайжруулсан түлшний үйлдвэрлэл борлуулалт түгээлд хэвэн явагдаж байгаа учраас ховордох үндэслэл байхгүй гэсэн хариултыг утсаар өглөө. Одоо тухайн борлуулалтын цэгийнхэн өөрийнхөө дүүргийн иргэдтэй арай давуу байдлаар өгч бусад дүүргийн карт байсан хүмүүст бол 2 хүртэл шуудаг өгч байгаа. Ер нь бол нөөц хангалттай ховордно гэсэн тийм одоо ойлголт бол байхгүй гэсэн үг үү? Ховордно гэсэн ойлголт байхгүй. Ягаад гэвэл манай үйлдвэрлэл бол хэвээ ажиллаж байна. Манай түүхийд бүх одоо материал бол бидэрт бол хангалттай нөөцтэй байгаа. Ондоо дүүргийн карт барьж ирсэн иргэдэд бол арай багааг өгч байгаа ийм тохиолдол бол байгаа. Энэ бол одоо тухайн дүүргийнхаа иргэдээ бодсон одоо түлшний эрэл нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах гэсэн тухайн борлуулалтын цэгийн үйл ажиллагаа. За 5-7 түлш компани үйлдвэр өдөрт дунджаар 3000-аас 3500 тонн шахмал түлшийг 5 үйлдвэрийн за 13 шугамаар үйлдвэрлэж борлуулалтын цэгүүдэд түгээж байна. За үйлдвэрлэлийн тоо буураагүй учраас цаашаа түлшний борлуулалт түгээлд хэвийн үргэлжлэнэ гэлээ.